Сайн байцгаана уу guys. Жижиг Зүнами YouTube channel тавтан мөрөл. Өнөөдөр бичтэй онлайны Mentions-тэй хамт нэгдсэн Avish Marksman даалгаврын тухай ярьж өгнө. Энэ ямар ч хөрөнгө оруулалтгүй шууд хийж болно. Илүүлэхийн тулд Mentions-тэй байх хэрэггүй. Энэхүү даалгаврууд нэлээд сайн орлого олох боломж бөгөөд Clank-Bell дээрэлтээс жилүүх мөнгө олох боломжтой. Тухайлбал Elite Challenge биелүүлбэл $625,000 олж болно шүү. Даалгаврууд нэг цагийн дотор хийсдэг гэж ботход шинэхэн тоглогчдод яг л тохирно. Мөн мэдээж карьер нэмэгдсэн энэ баярлуулахын байхын аргагүй. Мөн төслийн нэмэлт Майклтэй бонус даалгавар нэмсэн байна лээ. Тэний тухай ч гэсэн харуулнаа. Хэрэг та одоогоор бүх шинэ даалгаврыг харт төвшөнд ямар ч зууш хэрэглэхгүйгээр мөн 60 минут дотор дуусч амжаагүй бол энэ видеонд та үүний хэрхэн хамгийн үр дүнтэй хийхийг харах болно. Хамгийн гол нь даалгавруудаа ганцаараа хийж болно. BLD эдгээр сорилтуудыг гүйцэтгсэн янз бүрийн аргаар туршиж үзсэн бөгөөд үндэ тэнд танд хэрэг болох зарим нэг залим их бий. Ингээд энгийн тоглолтод ч карьер хийж туслана. Тийм болохоор видеонд таалагдана гэж найдаж байна. Тийм болохоор шууд лайка дараад өгөөрэй. За одоо пэйжийн тухай итгэн сүхгэн сонсчод эхэлцгээе. Чтата онлайн тоглолт дуртай шинэ машин үйлдэл авах гэтэл байн мөнгө нөхөхгүй байна уу? Тэгвэл манай пэйж ороод үзээрэй. Манайх бүх төрлийн консол, PC үйлдвэрүүдтэй хурдан, хям чанартай бүсийг санал болгож байна шүү. Өдөржин гринч сууж байснаас манайхаас хямдхан бүс аваад хүссэн бүхнээ аваарай. Хэрэгтэй бүх линкүүд description-д байгаа шүү. Би видео карьерийн шагналуудыг харуулж эхлэхээр шийдсэн байгаа. Яагаад вэ гэвэл цаашд харуулах бүх даалгавруудыг хийснээр доройж эхний 3 шагналаа шууд авч болно шүү. Харин 4 дахь шагналын 3-аас 2 нөхцөлөөр биелчихсэн байна. Тийм болохоор хэрэв та PC дээр Start Enhanced PS5 эсвэл Xbox X series дээр тоглодог бол дараах шагналуудаа авах боломж нэгнэ. Эхнийх нь No Way Hoodie. Авахын тулд Avish Marksman-ы эхний даалгаврыг биелүүлэхэд болно. Хоёр дахь нь FIB-ийн Bomber. Үүний авахын тулд финалыг биелүүлээд нэг даалгаврыг өгөхгүй биелүүлэх хэрэгтэй. Гурав дахь нь No Way Football. Үүний авахын тулд бүх даалгавруудыг hard mode дээр биелүүлэхэд болно. Дөрөв дэх шагнал нь Avish Marksman-ы хувцс буюу The Hacker нэртэй өмсгөл юм. Үүний авахын тулд No Way Out-аас $5 сая олох, бүх даалгавруудыг 60 минут дотор биелүүлэх, мөн түвшлэн бүх даалгавруудыг hard mode дээр 100 болоо армор ажиллахгүй биелэх хэрэгтэй. За, иймэрхүү карьерийн шагналд Rockstar биднэрт өгсөн байгаа. Тийм болохоор одоо үүний авахын тулд юу хийх хэрэгтэйг харцгаая. Эхлээд бид ихний A-ус байгаа утсан дээр очих хэрэгтэй. Тэнд AV биднийг нөхцөл байдалтай танилцуулнаа. Шууд хэлэхэд цаашд үзүүлэх бүх зүйл hard mode дээр шүү. Ингэснээр карьерийг биелүүлнэ, бас дажгүй орлого олно. Даалгавруудаа normal дээрч биелүүлж болно. Гэтэ шагнал нь маш их буруу шүү. Жишээлбэл финал дээр Elite Challenge биелүүлэх хэрэгтэй. Хэрвээ hard mode дээр биелүүлвэл $625,000 авна. Харин normal дээр биелүүлбэл $400,000 авна шүү. Тийм болохоор цаашд харуулах бичлэг нь бүгд hard дээр хийгдсэн. Аминдаа санаа зовох хэрэггүй. Энэ гайд яаж өгөхгүй, snack ашлахгүй биелүүлэхийг харуулсан байгаа. За даалгаврууд руу орцгоё. Эхний тумшаар А дээр очиод ярьсны дараа